Бид нар ч одоо энгийн амьдрал дээрээ нэг боодол цаас, нэг сакс өндөг гэж ярьдаг штеп. Аа 56 гэдэг нь болохоор 56 грамм бодис чинь 1 моль шүү гэсэн утгатай. Олон улсын C системтэй холбоотойгоор л бид моль гэдэг ойлголтыг үсэж байгаа байх нь шүү дээ. За, сайн байцгаана уу хүүхдүүдээ. Сайн. Сайн. За, өнөөдрийн хичээлээр бүгдээрээ 10 дугаар ангийн химийн сургалтыг эхэлж байна. Энэхүү сургалтаар 10 дугаар ангийн агуулгыг үзэхээс гадна 10 дугаар ангийн хичээлтэй холбоотой элсэлтийн ерөнхий шалгалтанд орж ирдэг дасгалуудыг ажиллах болно. За, 10-аас 12 дугаар ангийн сурагчид энэхүү сургалтанд хамрагдсан байгаа. Тэгэхээр хүүхдүүд рүү анхан шатнаас нь сайхан бүгдээрээ хичээлүүдэд дэвтэр дээрээ бичээд араас нь дасгалуудаа бас ажиллаад за тэгээ багш руугаа тэмдэглэлээ цаг тухайд нь илгээгээд авах юм шүү. Арчгаа тавиарай. Моль гэж юу вэ? Молекул массыг хэрхэн яаж тодорхойлдог вэ? За тэгээд моль болон Авогадрогийн тоо хоорондоо ямар холбогдолтой юм бэ гэдэг талаар үзэх гэж байна. Олон улсын C систем гэж байдаг. Энэ дээр болохоор Монгол улсын иргэн болдыг харуулсан байна. За болд болохоор жин нь 60 кг гинэ. За бусад хүмүүсийг жинлээд үзэх юм бол за нархан 53 кг, саран 50 кг, хангай 70 кг, идэр 75 кг гэсэн байна. Тэгэхээр хүүхдүүдээ энд массыг дандаа ямар нэгжээр илэрхийлсэн байна вэ? Килограмм. Яг зөв. Килограмм гэдэг нэгжээр илэрхийлсэн ба штэ. За тэгэхээр олон улсын C систем гэж байдаг. C систем нь ямар учиртай систем юм бэ гэхээр дэлхий дахина хамгийн түгээмэл хэрэглэгдэж байгаа систем. За C системийн 7 нэгж гэж байдаг. Өөрөөр хэлбэл массыг килограммаар хэмжнэ, уртыг метрээр, хугацааг секундээр гэх мэтэр температурыг болохоор юугаар хэмждэг байх нь хүүхдүүдээ? Кельвинээр хэмждэг те. За тэгээ бодисын тоо хэмжээг болохоор моль гэдэг нэгжээр хэмждэм байна. За олон улсад болохоор худалдаа, аж үйлдвэр болон шинжлэх ухааны салбарт аль алинд нь системийн нэгжүүдийг бол өргөн хэрэглэж байгаа байх нэ. За ямар ч байсан дэлхий даяар хамгийн өргөн хэрэглэгддэг нэгжийн систем бол C систем. За C системд бодисын тоо хэмжээг ямар нэгжээр илэрхийлнэ гэсэн байгаа лээ? Моль. Яг үнэ моль юм байна. За тэгээ өнөөдрийн хичээл дээр бүгдээрээ молийн талаар үзнэ. Молиос өмнө болохоор хүүхдүүд минь энэ дээр байгаа C систем гэж юу хэлдэг вэ? За тэгээ C системийн энэ 7 нэгжийг дэвтэр дээрээ тэмдэглээд авчих юм шүү. За хүүхдүүд тэмдэглээд авчихлаа. Дараагийнхаа хэсэг рүү оръё. Олон улсын C системтэй холбоотойгоор л бид нар одоо моль гэдэг ойлголтыг үсэж байгаа байх нь шүү дээ. За тэгэхээр моль гэд дид гарчих тавиараа хүүхдүүд минь. Моль гэж яг юу хэлдэг юм бэ? За бид нар ч одоо энгийн амьдрал дээрээ нэг боодол цаас, нэг сакс өндөг гэж ярьдаг штэ тий. Нэг боодол цаас гэхээр дэлгүүрээ худалдагч бид нар тэр нь хэдэн цаас өгд юм бол? 500 ширхэг. Яг 500 ширхэг. За тэгээ нэг сакс өндөг гэхээр хэдэн өндөг өгдөг лээ? 30 ширхэг. 30 ширхэг те. Тэгэхээр ингээд яг бид нар нэг боодол, нэг сакс гэдэг нэг юм бүхэл тоо хэрэглээд байна шүү дээ. Тоймлоод тийм ээ. За нэг ангийн сурагчид тэгэхээр ер нь хэдэн сурагчтай байж болох вэ? Анги маань. Дунджаар. Хэдээс хэд? 30-аас 40. За 30-аас 40 юм байна тийм ээ. За тэгэхээр ямар ч байсан нэг яг оновчтой яг төдий ширхэг сурагч байна гэж шууд бол тоолж хэлэхгүй шүү дээ тийм ээ. За тэр анги 5 сурагчтайч байж болно, 10 сурагчтайч байж болно, 15 ч байж болно тий 16, 17. За зарим бүр ингээ 50 сурагчч байж болно шүү дээ. Яг тэрэн шиг ямар ч байсан нэг ангийн сурагчид гэдэг нэг нь ойлголттой моль гэдэг ойлголт маань бол төстэй юм байна. Өөрөөр хэлбэл яадаг вэ гэхээр моль гэдэг бол бодисын тоо хэмжээ хэмждэг нэгж. Өөрөөр хэлбэл нэг анги гэвэл одоо тий нийт сурагчдыг хамруулж ярьж байгаа гэсэн үг шүү дээ. Одоо сурагчгүй анги гэж байхгүй шүү дээ тийм ээ. Тэр нэг анги гэвэл сурагчдын тоо хэмжээг илэрхийлж байгаа нэгж. Моль гэхээр бодисын тоо хэмжээг илэрхийлж байгаа нэгж. За тэгэхээр нэг моль бол тухайн бодисынхоо молекул масстай тэнцдэг. Нэг анги гэдэг нь ямар анги вэ гэдгээс хамааруулаад хэдэн сурагчтай байх нь шийдэгддэг шүү дээ тийм ээ.
Тэгэхээр нэг моль гэдэг бол тухайн бодисынхоо молекул масстай тэнцэнэ. За натрий OH гэдэг бодисын молекул масс нь хэд вэ? Эндээс харахад 40. Тэгэхээр штэ 1 моль натрий OH бол 40 г юм байна мөн үү? За H2SO4 молекул масс нь 98 юм биш үү те? Тэгэхээр 1 моль H2SO4 хэдэн грамм гэсэн үг лээ? 98. 98. За 1 моль H3PO4 хэдэн грамм, 1 моль калий OH хэдэн грамм вэ гэдгийг бол хүүхдүүд өөрсдөө одоо багш нэг видео хичээл үзүүлэн тэрний дараагаар үзэж тодорхойлох юм шүү. За хүүхдүүд эндээс болохоор моль гэдэг нь бодисын тоо хэмжээ хэмждэг нэг гэдгийг бичиж аваад 1 моль бодис нь тийм ээ 1 моль гэдэг нь тухайн бодисын молекул масстай тэнцэнэ гэдгийг бас тэмдэглээд авчих юм шүү. За тэр хүүхдүүдээ бүгдээрээ бодисын молийн тоог тодорхойлохын тулд молекул массыг тодорхойлж сурсан байх шаардлагатай байгаа шүү дээ. Багш нь молекул массыг хэрхэн яаж тодорхойлох талаар 16 минутын видео урьдчилаад бэлтгэсэн байгаа. Одоо хүүхдүүд минь тэрхүү видеог үзчихэд үргэлжлүүлээд бүгдээрээ молийн тоог тодорхойлох юм шүү. За хүүхдүүд молекул масс гэдэг хичээлээ үзээд тэгээд яг нь энэ нэгдлүүдийн молекул массыг хэрхэн яаж тодорхойлох вэ гэдгийг хүүхдүүд бол сурчсан байгаа хаа. За H3PO4-ийн молекул массыг хэрхэн яаж тодорхойлох вэ? Багштай хэлээд өгөөрэй. Нэгийг үрждэг нь 3, нэмдэг нь 31, нэмдэг нь 16, үрждэг нь 4. Зүг байна. За ингээ хэд харсан бэ? 98 г моль. Сайн байна. Одоо молекул массын нэгж нь болохоор юм граммыг хуваах моль гэдэг нэгжтэй байдаг шүү дээ. Тэгэхээр нэгжээ заавал бичиж авах юм шүү. За калий OH-ийн молекул массыг Жинс дээрээ 16-г нэмээд 1-ийг нэмнэ. Яг зүг байна. За хэд харсан бэ? 56 г моль. Зүг байна. 56 г моль. За тэгэхээр хүүхдүүдээ эндээс шүү дээ энэ грамм моль гэдэг нь ямар утгатай юм бэ гэхээрээ 1 моль H3PO4 чинь хэдэн грамм масстай гэсэн үг лээ? 1 моль 98. Яг үнэ 98 грамм гэсэн үг. За 98 грамм. За тэгвэл штэ 1 моль калий OH чинь хэдэн грамм гэсэн үг лээ? 56. 56 грамм. Тэр хүүхдүүдээ энийг штэ тийм ээ товчлоод граммыг хуваах моль гэдэг юм байна. Өөрөөр хэлбэл энэ 98 гэдэг чинь 98 грамм чинь 1 моль шүү гэсэн утгатай. Энэ 56 гэдэг нь болохоор 56 грамм бодис чинь 1 моль шүү гэсэн утгатай. Тэгээ хиймд бол нэгийн тоог байнга бичээд байдаггүй шүү дээ тий. Тэгээд энэ 98 граммыг хуваах моль гэж бичиж байгаа нь болохоор яах нь 1 моль нь 98 грамм шүү. 56 граммыг хуваах моль гэж бичиж байгаа нь 1 моль нь 56 грамм шүү гэсэн утгыг илэрхийлдэг байх нэ. Дараагийн хэсэгтээ бүгдээрээ молийн тоог хэрхэн яаж тодорхойлдог юм бэ гэдэг талаар үзье. За молийн тоог болохоор энэ дээр харагдаж байгаачлан n үсгээр тэмдэглэдэг. За массыг m үсгээр, молекул массыг mR гэдэг үсгээр тэмдэглэдэг байх нэ. За хүүхдүүд нь молийн тоог энэ томьёогоор тодорхойлдог юм байна. Дэвтэр дээрээ бичиж тэмдэглээд авчих юм шүү. За дэвтэр дээрээ бичиж тэмдэглээд аваарай. За эхний 4 дасгалыг багштайгаа зугаажлаад үлдсэн дасгалуудыг сурагчид өөрсдөө хийх юм шүү. За тэгэхээр зэсийн сульфат гэхээр куфрум SO4 гэдэг томьёотой байдаг да. За зэсийн масс нь хэд вэ? 64. 64. Хөхрийн хэд вэ? 32 ах нэ. За хүчил төрөгч хэд гэлээ? 16. За тэг хүчил төрөгч мөн 4 ширхэг байгаа болохоор 16 хүчийн 4 гэж бичигдэх нь. За тэгэхээр купрум SO4 гэдэг нэгдлийн молекул масс нь болохоор 160 шүү дээ тийм ээ. Тэгэхээр 1 моль купрум SO4 чинь хэдэн грамм гэсэн үг лээ хүүхдүүдээ энэ тооцооноос харахад 160. 160 грамм. Тэгсэн чинь манай бодлогонд болохоор 8 грамм купрум SO4 өгсөн байгаа шүү дээ тий. 8 грамм нь хэдэн моль юм бэ гэж асуусан байна. Молийн тоог нь болоорой гэж байгаа. За тэгэхээр эндээс харахад хэдэн моль байж болохоор байна вэ?
За 1 молыгоо 8 грамдаа хуваагаад 160 грамд үржүүлээд 160 грамдаа хуваахаар чинь 0.5. за 0.5 моль гэж орж байгаа юм аа. За зүг байна. За хүмүүстээ боддог нэгдүгээр арга нь болохоор ийм байна. Хоёрдугаар арга нь ямар байгаа юм гэхээр энэ дээр ерөөсөө ингэж байгаа шүү дээ. 8 грамм купрум месо 4-ийн молийн тоог тодорхойл гэж байгаа тийм ээ. Тоог тодорхойл. За тэгэхээр нэгдүгээрт нь болохоор хүүхдүүд энэ аргаар бодж болж штэ тий 1 мол купрум месо 4 чинь 160 г аа. За тэгвэл 8 г купрум месо 4 чинь хэд юм бэ гэж бодоод олчиж болж пропорцлоод. За хоёрдугаар арга нь болохоор сая бүгдээрээ нэг томьёо үзсэн штэ тий молийн тоо тэнцүү массыг хуваахан молекул масстай тэнцүү байдаг аа. За бид нар дүгөгцсөн масс нь хэдэн грамм билээ? Одоо бодлогод дүгөгцсөн масс нь 8 г. 8 г. Оо 8 грамм. За манай купрум SO4-ийн молекул масс нь хэд байдаг вэ? 160. Тэгэхээр нөгөө 8 грамм гэдгийг 160 буюу молекул масстай хувааж өгөөд за тэгээ молийн тоо нь ялгаагүй 0.5 моль гэж гарах нэ. За тэгэхээр хүүхдүүд минь молийн тоог тодорхойлохдоо энэ хоёр аргыг аль-алинаар нь бодож болдог байх шүү. Нэг бол шууд пропорцлж чинь тийм ээ энэ дээр байгаа шиг пропорцоор ботчих чинь аль эсвэл томьёог нь хэрэглээ бодож байна гэд. Энэ болохоор нэгдүгээр арга, энэ болохоор хоёрдугаар арга байх нэ. За энэ молийн тоог тодорхойлдог хоёр арга байдаг юм байна. За хүүхдүүд энэ хэсгээ дэвтэр дээрээ тэмдэглэж авчгаад гараа өргөх туршлага дээрээ дараад явчих нь шүү. За хүүхдүүд тэмдэглэжлээ. Одоо бүгдээрээ 2 дугаар дасгал руугаа орё. За дасгал 2 гээд явчихъя. 4 грамм натрий OH-ийн молийн тоог тодорхойл гинэ. За тэгэхээр чи бид нар хамгийн түрүүнд ямар үйлдэл хийгээд байгаа вэ хүүхдүүдээ нэгдүгээр аргаар хийх бодохдоо Эхлээд молекул масс нь болно. Оо яг зөв молекул масс олно. За натрий OH-ийн молекул масс бол 40 граммыг хуваах моль юм байна. За граммыг хуваах моль гэдэг чинь 1 моль натрий OH хэдэн грамм гэсэн үг лээ? 40. Оо 40 грамм. За тэгвэл 4 грамм натрий OH маань хэдэн моль байх юм бэ гэж юм тийм ээ. За 1 молигоо 4 граммаараа үржүүлж өгөөд за үржүүлж байгаа гэдэг ямар учиртай юм бэ гэхээр энэ одоо энэ ногооноор тодруулсан хэсэг нь шараар тодруулсан хэсэгтэй тэнцүү байх шаардлагатай байдаг гэд пропорцийн үндсэн дүрэн байгаа шүү дээ. Тэр дүрмийг баримталж байна. За тэгэхээр 1 молигоо 4 граммаар үржүүлж өгөөд за тэгээд 40 грамдаа хуваагаад x нь гараад ирэх нэ. Тэгэхээр хэд гарч ийн хүүхдүүд минь? 0.1. Оо яг үнэ 0.1 моль гэж гарч ийна. За пропорцлох юм бол ингэж бодноо тийм ээ. За хоёрдугаар аргаар ботсон ч гэсэн ялгаагүй яг л ихлээр бид нар молекул массаа тодорхойлох шаардлагатай байдаг шүү дээ. За нэгдүгээр аргыг огт хэрэглэхгүй байна гэж бодоод хоёрдугаар аргаар одоо бодож үзцгээе. За тэгэхээр натрий OH-ийнхаа массыг нь тодорхойлноо. За ингээд нөгөө 40 грамм моль гэдэг масстай гэдгийг бодоод гаргаад ирнэ шүү дээ. Молекул массыг хэрхэн тодорхойлох вэ гэдэг саяны видео хичээл дээрээс бол хүүхдүүд яаж тодорхойлохыг нь сурчсан байгаа тийм ээ. За тэгээд N тэнцүү M-ийг хуваах нь молекул масс гэдэг нэг юм томьёо хэрэглээд байгаа шүү дээ. N гэдэг чинь юуг илэрхийлж байгаа вэ хүүхдүүдээ? Молийн тоо. Оо молийн тоо. Жижиг M нь Өгөгдсөн нэгдлийн масс. Оо яг үнэ өгөгдсөн нэгдлийн масс. MR нь Өгөгдсөн нэгдлийн молекул масс. Оо яг зөв. За ийм юм байна. За тэгэхээр бодлогонд одоо манай нэгдэл чинь хэдэн грамм гэж өгөгдсөн юм бэ? Хэд гэж өгөгдлөө сая? 4 грамм. Оо 4 грамм гэж өгөгдсөн. За тэгэхээр өгөгдсөн нэгдлийн масс гэдэгтэр 4 грамм юм байна. Молекул масс нь хэд вүлээ натрий OH-ийн? Сая бодсон чинь? Оо яг үнэ 40. За тэгээ молекул масс маань граммыг хуваах моль гэдэг нэгжтэй шүү дээ. За нэгжийг бол маш зөв бичих хэрэгтэй те. Грамм грамтайгаа устдаад эндээс 0.1 моль гэж гарч иж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл 0.1 моль натрий OH байх нэ. 4 грамм натрий OH гэдэг чинь 0.1 моль натрий OH юм байна шүү дээ. За
Молекул масыг ялгаагүй л энэ хоёр аргаараа тодорхойлё. Молекулын тоог ялгаагүй энэ хоёр аргаараа тодорхойлж байна. Хүүхдүүд минь дэвтэр дээрээ бичээд гараа хөрөх туршлага дээрээ дараах юм шүү. За бүх хүүхдүүд болчихлоо. За одоо бүгдээрээ 3 дугаар дасгал руу орцгоё. Дасгал 3. За дасгал 3 нь 2 грамм хөхрийн хүчилгээний. За хүүхдүүд баг энэ дасгалыг бол чадхаар юм шиг байна. Хөхрийн хүчлийн томьёог мэддэг хүн байна уу? H2SO4. Яг зөв H2SO4. Тэгэхээр 2 грамм H2SO4-ийн массыг тодорхойлоорой гэсэн байна тийм ээ. За 3 дугаар дасгал нь нэлээд гайгүй байна шүү. 4 рүү орчие. 16 грамм төмрийн 3 сульфатын массыг тодорхойлгоно. За энэ дасгалыг молекулын тоог тодорхойлгоно. 16 грамм төмрийн 3 валенттай сульфат. SO4 ч өөрөө хэдэн валенттай юм бэ? 2 валенттай. 2 валенттай. Тэгэхээр Перум 2 SO4 хэд дахин болох вэ? 3. 3 дахин. Яг зөв. За тэгэхээр одоо бүгдээрээ Перум 2 SO4 3 дахиныхаа молекул массыг нь тодорхойлцгоё. За төмрийн масс хэд вэ? 56. Сайн нөгөө молекул массыг тодорхойлох гэдэг хичээлийн эхлэл дээр нь хүснэгт гарчиж байгаа зөвхтүүдээ молекул массыг харуулсан. За тэр хүснэгтийг бол заавал дэвтэр дээрээ бичиж тэмдэглэж авах юм шүү. Ямар элемент, ямар масстай юм бэ гэдгийг нь тэмдэглэж авах нэ. За 32 дээр нэмэх нь 16 өрчгөн 4. За тэгээ хаалтаа хаагаад гадна талд 3-ын тоо байгаа юм чи яах вэ хүүхдүүдээ? 3-аар үржүүлнэ. Зөв байна. 3-аар үржүүлнэ. За бодоод хариуг нь гаргаад ирээрэй хүүхдүүд минь. Нэг жоохон голлуулж өчмөр гэсэн юм шүү. Багш нэг голлуулж. За бодож харсан юм байна уу? 400. Яг зөв. 400 граммыг хуваах моль юм байна. За одоо бүгдээрээ 1-р аргаараа бодох уу, 2-р аргаараа бодох уу? Шүүд нэг аргаар нь л бодчих. Ялгаагүй хариу гарах юм чинь. 2-оор. За 2-р аргаараа бодё. За нөгөө томьёо ашиглаж бодож штэ тийм ээ. Массыг молекул масс хуваана. За бодлогонд Перум 2 SO4 3 дахиныг чи хэдэн грамм гэж өгсөн бэлээ? 16. Яг үнэн дээр 16 гээд өгчихсөн юм. За 16 грамм. Молекул масс нь хэд вэ? 400 грамм. 400 грамм. За тэгээ моль гэдэг нэг юм марцуулахгүй юм шүү. За хариу хэд гарах вэ? 0.4. 0.4 моль. За ингээ хариу марчиж байгаа юм байна. Хүүхдүүд бол ерөнхий аргачлалаа бол ойлгочихсон байхаа гэж бодож байна. Эндээс багшаас асуух зүйл нь. 1-р арга болон 2-р арга те гэрийн даалгавар та нар 1-р арга 2-р аргын аль алинаар нь дасгалаа ажиллах юм шүү. За багш нь одоо гэрийн даалгаврын дасгалуудыг гаргаад ирье. За гэрийн даалгаврын дасгалууд дээр азотын хүчлийн томьёо юу вэ? H3. Натрийн сульфатын томьёо. Натрий 2SO4. Зөв байна. Кальцийн гидроксидын томьёо. Кальци OH2 дахин. За зөв байна. Амикийн томьёо өгөгдсөн. Фосфорын хүчлийн томьёо өгдөг юм. Фосфорын хүчил гэхээр H3 PO4. Зөв байна. За H3PO4-гээ фосфорын хүчлийн томьёо бичиглээ. За хүүхдүүд минь одоо энэ 11 дасгалаас бол бид нар 3 дасгалыг нь сая ажиллажглаа шүү дээ тийм ээ хамтдаа. Үлдсэн 8 дасгалын хүүхдүүд гэртээ 1-р арга болон 2-р аргынхаа аль алийг нь ашиглаад тооцоолоод зургийн дараад багш руугаа илгээх нэ. За өнөөдрийн хичээл нь ингээд боллоо. Бүгдээрээ даваа гарагийн 11 цагаас орцгоё. Тийм.
Дараагийн хичээл дээр юу үзэх вэ гэхээр өнөөдрийн хичээл дээр болохоор бүгдээрээ мойлын тоог хэрхэн яаж тодорхойлдог юм бэ гэдэг талаар үзсэн шүү дээ. Дараагийн хичээл дээр болохоор мойл ба авогадрогийн тоо гэдэг нэртэй хичээл үзнэ. Өөрөөр хэлбэл нэг мойл бодис дотор хичнээн ширхэг жижиг хэсэг байдаг юм бэ гэдэг талаар судлах болно. За хүмүүдээ манай өнөөдрийн хичээл ингээд өндөрлөж байна. Нэгд өдрийн хичээл дээрээ уулзцаая. Баярлалаа. За баяртай. Гэрийн даалгавраа хийгээд багш руугаа илгээгээрэй.